Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн эрүүл мэндийн хичээлээр бид нар тарих мэдрэхүй эрхтний үйл ажиллагаанд арх тамхины үзүүлэх нөлөөллийн талаар үзэх болно. Хүүхдүүд ээ, та нарын нүдээр харахад арх тамхи хэрэглэдэг хүн ямар харагддаг бол? Гар хорон шарлсан, амнаас нь муухай үнэрцсэн, хувцсанд нь тамхины үнэр шингэсэн, бусдад муухай харагддаг, үсэнд нь үнэр шингэсэн, царай нь харлсан, тамхи татах гэж яардаг, өгүүлдэг ийм байдалтай харагддаг. Тэгвэл арх тамхи хэрэглэдэг хүмүүсийг хөндлөнгийн хүний нүдээр харахад тэд хэрхэн хүлээж авдаг бол? Өөрийгөө ямар харагдаж байгаагаа тэд мэддэг болов уу? Дэмийл зүйлд цаг мөнгө үрж байна да. Эрүүл мэндэ боддгүй юм байна. Гэр бүл ойр дотныхоо хүний эрүүл мэндийг бодохгүй бас хүндэлдэггүй юм байна. Тамхи татаж байгаа хүнийг харахад дагаад тамхи татмаар санагддаг. Тэгвэл хүүхдүүдэд та нар нэг эргцүүлээд бодоод үзээрэй. Хэрвээ чиний найз арх тамхи хэрэглэдэг бол чи найздаа юу гэж зөвлөх вэ? Тарих мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаанд арх тамхины үзүүлэх нөлөөллийн талаар үнэн зөв мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Арх тамхи мансууруулах бодисыг хэрэглээд дасал болсон байдлыг хорц зуршил гэдэг. Дэлгэцэн дээр гарч байгаа зургийг анхааралтай хараарай. Тархийг гэмтээж, тархины үйл ажиллагааг дарангуулах үйлчилгээтэй хараат байдлыг үүсгэдэг, мансууруулах үйлчилгээтэй спирт дагуулсан шингэнийг арх гэдэг. Тэгвэл татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэгэлдэг мансууруулах нөлөөтэй хараат байдал үүсгэх никотин агуулсан сэтгцэд нөлөөтэй ургамлыг тамхи гэнэ. Арх уусны дараагаар бие махбодод ямар өөрчлөлт гардаг юм бол? Арх уухад 2 минутын дараа ходоодоор дамжин цуснд ордог. Их тархины гадрын нисүүд хамгийн түрүүнд архины нөлөөлөлд өртөж, рефлекс үйл ажиллагаа муудна. Биеийн ухамсар төлөвлөгөө алдагдаж, хүн өөрийгөө удирдах чадваргүй болдог. Их тархины гадрын духны бүсийн нисүүдэд нөлөөлөхөд сэтгэл хөдлөл өөрчлөгдөж, хий баярлах, дэмээ энийг зэрэг байдал ажиглагддаг. Их тархины гадрын доод хэсгийн ажиллагааг хянах чадвар сул зогсох тул даруй зан ичимтгий байдал алга болдог, арилдаг. Хөдөлгөөний зохицол алдагдаж, гуйж, дайвж, хэл яриа ээдэрдэг. Хүний цуснд дах архины концентрацийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа шууд хамаардаг. Тамхи татснаар мэдрэхүй эрхтэнд хэрхэн нөлөөлөх нөлөөллийн талаар ярилцъя. Харааны эрхтэн нүдний өвчнөд тамхичд 40% илүү өртдөг. Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрхээс гадна нүдний булар цайх эрсдэлтэй. Зураг дээр амтлах эрхтний тамхи хэрхэн нөлөөлдөг талаар харуулж байна. Тамхичин хүний амтлах мэдрэхүүн буурсан байдаг. Тэд хоолныхаа амт чанарыг сайн мэдэрдэггүй. За мөн сонсголын эрхтэнд нөлөөллийн талаар ярив. Дотор жихэнд хүрэх цусны хэмжээ багасч сонсох чадвар алдагддаг. Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг. Мөн тамхичд нь дунд чихний өрөслөөр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь илбэг байдаг. Тэгвэл үнэрлэх эрхтэнд яаж нөлөөлдөг юм бол? Тамхичин хүний үнэрлэх мэдрэхүйн буурсан байдаг. Тамхичд өөрөөсөө үнэртэх муухай үнрээч мэдэрдэггүй. Тэгвэл хүртгийн эрхтэн буюу арьс болон түүний дайвар эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг юм бол? Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг. Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг. Үсний өнгө нь алдагдана, үс нь унана, халзарна. Хумсанд шар тол бүүсэх ба хумс амархан хугамтай болдог. Хүүхдүүдээ одоо төв мэдрэлийн эрхтэн тогтолцоонд арх тамхины үзүүлэх нөлөөллийг хүснэгтэн мэдээллээр харьцуулан харцгаая. Их тархины гадрын нисүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвал муудна. Их тархины гадрын духны бүсийн нисүүдэд нөлөөлөхөд сэтгэл хөдлөл өөрчлөгдөж, хий баярлах, дэмий инээх, өнгөцгөн эргцүүлэн бодох байдал бий болно. За их тархины гадар тархины доод хэсгийн ажиллагааг хянах чадвар нь сул зогсох тул даруй зан ичимтгий чанар алдагддаг.
Тэгвэл тамхины үзүүлэх нөлөө нь цочимтой болно, ухаан санаа, ой анхаарал суларна. Хөдөлмөрийн чадвар муутсан байдаг нь тамхины хор мэдрэлийн тогтолцоонд хор үүсгэснээр тайлбарлагддаг. За арх тамхи нь ийхүү хүний бие махбодын бүхий л эргэтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхдүүдэд тэгвэл арх тамхинаас татгалзах талаар одоо ярилцъя. Арх тамхинаас хэрхэн татгалзах вэ? Сүүлийн үед одоо хорт зуршил ялангуяа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хортой бодис болох арх тамхинаас татгалзахыг уриалдаг болсон. Мөн дэлхийн нийтэд өнөөдөр өсвөр үеийнхэн залуучууд олон зуун мянгаараа өөрийн хүсээгүй зүйлдээ үгүй гэж өөртөө итгэлтэйгээр хэлж чаддаг байна. Тэгвэл чи бас яагаад үгүй гэж хэлж болохгүй гэж? Хүүхдүүдэд чи өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? Дэлгэцэн дээр анхаарлаа хандуулаарай. Чи өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргалын төлөө өөрөө л хариуцлага хүлээнэ. Хэн нэгэн чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдгийг санаарай. Өөрийн хүсээгүй эрсдэлтэй зүйлдээ үгүй гэж хэлэх нь хамгаас чухал. Хэн нэг хүний хэлснийг бодлогогүйгээр дагах нь чамайг эрсдэлд хүргэдэг. Өөрийгөө эрсдлээс сэргийлэх нь хамгаас чухал. Зургийг анхааралтай ажиглаарай. Арх тамхиг хэрэглэж байгаа хүүхдүүдийн зураг байна. Энэ үйлдэл нь тохирохгүй гэдгийг чи мэдсээр байж заа гэж хэлэх нь чамайг бас л эрсдэлд хүргэдэг. Өсвөр насны хүүхдүүд яагаад тамхи татж эхэлсэн байдаг вэ? Тэд өөрийгөө том хүн болсон гэж бусдад мэдрүүлэх гэж татдаг. Тамхи нь сайхан харагддаг учраас татдаг. Найз нөхдөд болон бусдыг дуурайж сонирхлоороо татдаг. Үе тэнгийнхний дарамт шахалтанд орсноор татаж эхэлдэг байна. Одоо бүгдээрээ татгалзах хэлбэрүүдийн талаар ярилцъя. Хүсээгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурах. Биеийн байрлал, дохио цангаагаар илэрхийлэх. Үйл хөдөлгөөнөөрөө илэрхийлэх. Энэ аргуудыг амьдралдаа хэрэглээ болгоорой. За өнөөдрийн хичээлээ дүгнэлт хэлэхэд арх тамхины нөлөөгөөр ой тогтоолт муудах, ухамсарт үйл ажиллагаа алдагдаж хүн өөрийгөө удирдах чадваргүй болох, хараа, сонсгол, муудах, сэтгэлийн хөдөлгөөнийг хянаж чадахгүй болох зэрэг шинж тэмдэг нь мэдрэхүйн хэрэгтнүүдэд арх тамхи нөлөөлснөөс үүдэлтэй юм а. Хүүхдүүдээ арх тамхинаас татгалзах хамгийн чухал арга бол татгалзах арга юм байна. Хэрхэн татгалзах талаар үе тэнгийнхэндээ зөвлөмж хүчээрэй. Хичээлийнхээ төгсгөлд хүүхдүүд та нартаа эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдүүдээ эрт унтаж дархлаагаа дэмжээрэй. Дархлаа сайн бол эрүүл байна. Эрүүл байвал амжилт илүү гаргана. Олон нийтийн газар явахдаа маскыг тогтмол зүүж, өөрийгөө болон гэр бүлийнхнийг хамгаалаарай. Дүү нарынхаа тоглоомыг сооттой, давстай, бүлээн усаар угааж байгаарай. Гэртээ чигтэй цэвэрлэгийг тогтмол хийн. Цонхоо 2 цаг тутамд онгойлгож агаарыг сайтар оруулна. Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэнэ. Аарц, сүү, чацарганы шүүсийг тогтмол хэрэглээрэй. Гэрийнхэнтэйгээ аяг халбгаа сольж болохгүй. Гадуур хувцас, тусад нь өлгөөрэй. Зурагтын удирдлага болон гар утсаа спиртээр болон савнтай альчуураар арчиж байгаарай. Хүнтэй мэдлэхдээ гар барихгүйгээр мэдлээрэй. Дасгал хөдөлгөөнийг тогтмол сайн хийж байгаарай. Анхаарал хандуулсан хүүхдүүддээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Баяртай.